Тэгтийн төсвийн ярихаар дандаа нэг нүүрсээр ярих юм бүгдээрээ. Нүүрснээс өөр боломж манай Монгол оронд байгаа шүү дээ. Хэрвээ төсвийг асуулахгүй байя гэвэл эсвэл өөрснөө бүрдүүлье гэвэл одоо төлөвлөгөө боловсруулад оруулах ёстой байхгүй юу? Ялангуяа нэг хөдөж охин яам. Хөдөж охин яам энэ 5 хоншуу малын бүх бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн гарах боломжтой шүү дээ. Тэгээд эрүүжүүлэх тал дээр ер нь бид нар Орос улстай хамтарбал яасан юм бэ? Энэ Замбрагийн одоо хөлийн бүсээр орж байгаа энэ бүх вакцин ийм танк бүгд одоо ихэнх нь хортой болж тарж байгаа. Ялангуяа тэр малын биш зөвхөн ард түмнийг хэрглэж байгаа ийм тангийн одоо 80% хуримч гэдээ яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ дэр нэг уулзах болгондоо нэг яриад хөрөөд суугаад авах юм бүгдээрээ тийм учраас нэг эрчимтэй арх хэмж аваад төлөвлөгөө боловсруулад төр засагтаа танилцуулаад батлуулаад нэг хөштэй хөдөлгөөн хийвэл яасан юм бэ хэдүүлээ. Тэгээд ч бас манай Монгол оронд бол ганцхан нүүрс биш шүү дээ. Нүүрс гээд нүүрс авахгүй бол яана гэж жишрээ суух биш. Ашигтан алдмын бол өөр төрөл зөндөө байгаа. Жишээлбэл алт бол одоо манай нэг мухай хэлбэл уучлаарай одоо тэгээд нэг алтан дээр суусан гойлгочин гээд Алтай нуруу тэр чигээр алдсан шүү дээ. Тэр газруудын ихэнх хина байчаад тусгай хамгаалтаа тусгай хэрэгсээтэйгээд хадгалаад хайсан. Сааталд нь урдгөрч бол сааталд нь олборлт хийгээд байдаг. Бид нар хараад суугаад байдаг. Тийм учраас энэ бүгдийн нэг одоо эрчимтэй нэг ажил болох хэрэгтэй л дээ. Алтыг олборлол бид нар бол нүүрсийг хараад суух шаардлага байхгүй. Одоо алтны хаанч гэдэг чинь одоо дэлхийн зах зээл дээр тэнгэлт гарсан байгаад идэг. Алтны нөөц дууссан, алтны одоо хайгуулын ашиглалтын хэлсэнүүд бүгд дууссан гэдэг. Дуусаагүй байна. Ажил хэрэг болохгүй байна. Энэ тэнд янз бүрийн чатанда саад хийгээд хороо ягаад сууж байгаа хүмүүс байна. Бас тэгээд нөгөө 10 тонн 20 тонн алдтаа гээд одоо Орос улсын тухайн үед социализм үед бүр 50 хэдэн он 80 хэдэн онд судалгаа хийсэн газруудын алтыг өгөөсгээд худлаа нэг сургал дараад хийх хүмүүс бий болсон байна. Тийм учраас энэ үгэдэнд одоо архимж аваад ялангуяа хөдөж охин яамны сайд одоо мал түүхийн эдийг ашиглалтанд оруулаад тэр бүгдийн эргэлтэнд оруулаад гадаадын хөрөнгө оруулалтыг татаад өөрсдөө төсвөө бүрдүүлдэг. Энэ тал дээр ер нь бодож байгаа авах гэж байгаа арга хэмжээ байна уу? За хөдөөж охин сайд хариулъя. 6 номер. Дараа нь байгууллагын сайд 5 номер. Хөдөөж охин гүйлдрийн салбар 2 хөрштөөгөө ялангуяа энэ мал нэмлэг урмал хамгааллын чиглэлээр маш нэгт хамтын ажиллагаатай байх ёстой. Яагаад гэвэл өргөн газар нутгаар хилж байна. Энэ биологи олон төрөл зүйл байна. Нүүдлийн болон нүүдлийн шувууд, зэрлэгэн амтны хөдөлгөөнүүд амжин өнгөрж байна. Тийм болохоор энэ мал нэмлэг урмал хамгааллын чиглэлийн гэрээ протоколуудаа нэлээ илүү ойлголцдог, хамтран ажилладаг байдаг. Зөвхөн одоо шүлхий ихэд одоо шүлхий буюу олон улсын гоц салбарт энэ өвчний вакциныг бид сүүлийн зөвхөн орчин холбооны улстай хамтран одоо шууд худалдаа авалт хийж байгаа. Та бүхэн санаж байгаа бол вакцин гэдэг янз янзын хувийн ашиг сонирхол орлоо, үн дамллаа, янзын маргаан үүсдэг байсан тэр зүйл байхгүй болсон. Үндсэндээ хамгийн сайн үйлдвэрлэгчээс шууд нийлүүлээд шууд хэрэгжүүлдэг болсон одоо ямар нэг юм дамжсан ченжинг шахдаг тендерийн зүйл үндсэндээ байхгүй болсон. Тэгээ бид одоо энэ малын гоц салбар төвчөнтэй тэнцэх 2 шатны том хөтөлбөр хэрэгжүүлээд амжилттай дууссан. Одоо 3 шатны хөтөлбөрөөр хэрэгжүүлэхээр засгийн газар хоорондын комисс энэ 12 сарын 20-доор болох комисс энэ асуудлуудаа санал хүсэлтээ өгөөд ингээ явж байна. Тав номер одны сайд хариулъя. За замираг шүнтэй санал нэг байна. Тэгэхээр энэ Баян-Улгийн аймагт жишээлхэд нэг алтны одоо уурхай байгаа. Тэгээ алтны одоо үйлдвэр гадны хөрөнгө оруулалтаар одоо ажиллаж байгаа. За энэ дээр бол бас нэлээд удаан хугацаанд ашиглалтанд орж чадахгүй байсан. Манай яамнаас бол хяналт шалгалтыг хийгээд дандаа одоо хааж хорин гэхээс илүү зөвлөн туслах үйлчлэгийг үзүүлж байгаа. Та нар энэ менежментийн төлөвлөгөөгөө яаралтай батлуул, усны гэрээгээ хий. За бүх зүйл ч одоо ийм байгаль орчны ийм стандарт байх ёстой гэд одоо байнга ингээд бол ажиллаж байгаа. Тэнтэх бас манай их хурлын гишүүдээс бас ирсэн санал асуулгын дагуу бид нар бас энэ гадны хөрөнгө оруулалтыг нэг талаасаа бас аль болохоор дэмжиж
дээд байгаль орчны стандартыг хангаж ажилуулахаар явж байгаа. Гэхдээ яг нэг хэсэг бол бас алтны асуудал дээр монголчууд маш замбраагүй хандаж их хэмжээний газрыг бол одоо нөхөн сэргээгөөгүй орхисон ийм үе байсан. За одоо манай Одонтой ясад гүйсэж ширүүлээ. Манай яамнаас одоо нэлээд урт хугацааны эрчимтэй ийм одоо стратеги төлөвлөгөө гаргасны үр дүнд 20 оноос хойш бол техникийн 9773 га, биологийн 2549 гаг одоо нөхөн сэргээлтийг хийлгэсэн байгаа. Тэгэхээр одоо манай яамны зорилт бол дараа жил гэхэд бид нар нөхөн сэргээгдээгүй талбай үлдээхгүй байх одоо ийм зорилго тавиад ажиллаж байгаа. Тэгэхээр алтны одоо уурхайнууд ажиллаж болно. Гэхдээ нөгөө хариуцлагатай уул уурхайг бид нар бас хөгжүүлэх шаардлагатай байгаа.